20-р зууны ихэнх үед Монголын ард түмэн эрхчлөө тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэж улс төр эдийн засгийн хувьд бие даан орших туурах тусгаар улсаа дахин сэргээ мандуулсан юм а. Эрхчлөө тусгаар тогтнолын төлөөх энэхүү хувьсгалыг ухаант мэрэгэн дээдэс маань удирдах улс Монголынхаа төлөө цохилох зүрхтэй түмэн улам маань төрн дэмжижээ. Цаг түүхийн товчонд Монголын цагаагчин гахаа жилийн хувьсгал хэмээн нэршин үлдсэн энэ хувьсгалын ач буйнаар 200 гаруй жилийн турш харийн иргэшээлд байсан Монгол улс тусгаар тогтносон билээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрийн их ёслолоо гүйцэтгэн 8 дугаар богд Жавзандам хотогтыг Монгол улсын хаанд өргөмжилж 5 яамнаас бүрдсэн Монгол улсын засгийн газрыг байгуулжээ. Чухамдаа 20 дугаар зууны Монголын түүхийн олон үйл явдал нь цагаагчин гахаа жилийн хувьсгалын үр дүнг бодиттой хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн олноо өргөгдсөн Монгол улсын засгийн газрын үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Энэхүү түүхэн хувьсгал нь ухаант дээдсийнхээ оюунаа чилээж амиа зольж олсон тусгаар тогтнолоо сахин хамгаалах үндэсний ухамсарыг сэргээсэн юм а. Төмөн олны тархин сууж зүрхэн чингэсэн тэр ухамсар сэтгэлгээ 1921 оны ардын хувьсгалын суурь болж тусгаар тогтнолоо батлан хамгаалах баатарлаг тэмцэлд зориг төвгүүдээ урайлан дуудсан билээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал бол эх орныхоо тусгаар тогтнолыг баттатхан бэхжүүлэх төдийгүй Монгол улсаа дэлхийн улс гүрнүүдтэй хөл нийлүүлэн урагшлах зөв хөгжлийн замд оруулахын төлөөх тэмцэл байсан юм а. Өнөөдөр Монгол төмнийхээ итгэлийг хүлээж байгуулагдсан шинжлэлийн засгийн газар Монгол хүнээ Монгол эх орондоо хүн шиг сайхан амьдруулах, Монгол орноо дэлхийн хөгжлийн энд хүрэхийн төлөө чармаан ажиллаж эхлээд байна. Бид хүнд суртал, авилах хэл хахуулаас ангид эрх чөлөөтэй, өндөр хөгжилтэй, тунгалаг нээлттэй төрийг цогцлоохын төлөө байна. Бид Монгол хүнээ эрхэмлэн дээдлсэн ардчилсан төрийн жишигт дүүцэх тэр тогтолцоог бий болгохын тулд болж бүтэхгүй бүхнээ шинчилж өөрчлөх цаг болсон. Энэ бол засаглалын муу муухайг хувьсгаж сайн сайхныг дархлан бүтээлч шинжилэл байх ёстой. Тийм бүтээл шинжиллийн төвчэн шинжиллийн засгийн газар байх болно. Энэ ертөнцид алдар суугаад уурсгаж явсан хүчрхэг дээдсийнхээ бүрийг сахиж нэгэн цагт алдагдсан тусгаар тогтнолоо дахин сэргээ мандуулсны 101 жилийн ойгоо тэмдэглэн суугаа элэг нэгт монголчууд та бүхэндээ энэ бахархалт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Их хөгжлийн гараан дээр ирээд байгаа Монгол эх орн маань цэцгэлэн хөгжих болтугай. Монголын иргэн бүр айл өрхвөр аз жаргалаар дүүрэн байх болтугай. Бидний Монгол орн үрд мандан бадрага.